Энэ удаагийнхаа бичлэгээр 2015 онд нээлттэй хийсэн Францын триллер төрлийн A Perfect Man киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Үргэлж ганцаараа явдаг Мэтью анхны ормаанаа бичиж дуусгахаар улайран суусаар. Түүний ормааны нэр нь Арын хэн нэгэн. Мэтью өнчин бөгөөд нэг л өдөр алдартай зохиолч болно гэж мөрөөддөг юм. Тэрээр амьдралаа арай ядан залгуулж яваа залуу. Түүний хамгийн том найдвар нь уг ормаан нь хэвлэлийн газрын шалгууртаа тэнцэж амьдрал болон санхүүгийн байдал нь бүхэлдээ өөрчлөгдөнө гэж итгэх итгэл байв. Мэтью өдөртөө ачны машин дээр ажилт хийж, элдв бараа зөөж буулгах ажил хийн. Ажлынхаа хүрээнд хоол хүнс, хувцас хунар, рестораны хаягдлыг хэрэглэж, заримдаа бүр их сургуулийн оюутнуудын нүүх эд хогшлыг нь зөөдөг байв. Нэг өдөр их сургуулийн кампус руу хүргэлт хийх үеэрээ Мэтью санамсаргүйгээр уран зохиолын оюутнуудад лекц орж буй алдартай зохиолчийг олж харлаа. Зохиолчийг Алис гэдэг залуухан үтсгэлэнтэй эмэгтэй байв. Мэтью түүнийг харсан даруйдаа түүнд татагдаж яг л анхны харцаар дурлах шиг санагдана. Мэтью Алис руу алмарын ширтэн зогсож байтал хамтрагч нь гэнэт түүнийг чангаан ажиллах хийхийг шаардсан нь түүнийг зүгээр л жирийн ажилчин гэдгийг нь санагдуулах мэт. Мэтью мөрөө хавчаад юу ч болоогүй мэт ажилдаа эргэн орлоо. Хэд хоногийн дараа тэр удаан хүлээсэн хэвлэлийн газрын хариуг ав. Харамсалтай нь түүний ормаан татгалцсан хариу авчээ. Ингээд түүний бүхэл найдвар хэдхэн секундын дотор нуран унана. Гэсэн ч Мэтью бууж өгсөнгүй. Мэтью хэвлэлийн газар руу уцтаж бичвэрийнх нь аль хэсэг нь таалагдаагүй асууж засаж сайжруулахыг хүссэн ч шууд л утсыг нь таслах нь тэр. Маргааш нь Мэтью дахин ажилдаа очих бөгөөд энэ удаа нэгэн орон сууцыг цэвэрлэх даалгавар авлаа. Тус байрны өндөр настай түрээслэгч 2 хоногийн өмнө нас баржээ. Байрны эзэн тэдэнд хэлэхдээ өвгөн энэ байранд 35 жил ганцаараа амьдарсан. Гэр бүлгүй түүн дээр хизээч хинч ирж байгаагүй гэж тайлбарлана. Зарим тавилгыг нь буйны байгууллагад өгч үлдсэнийг нь зүгээр л хаях ёстой гэв. Улмаар өвгний унтлагын өрөөнд орсон Мэтью тэнд ном сонин элдв бичих цаасаар дүүрэн байгааг олж харах ба энэ нь талигаач унших бичих дуртай хүн байсныг илтгэн. Мэтью эд зүйлсийг гялгар уутанд хийж эхлэхдээ өвгний нэрийг Леон гэдэг байсныг олж мэдэв. Талигаач залуу байхдаа зэрэг байсан ба Алжирт тулалдаж явсан Леоны зургийг Мэтью олно. Удалгүй шүгэний дээрээс арьсан хавтастай тоосонд дарагдсан ном унаж Мэтьюг цочоох нь тэр. Тэрээр сонирхолтой номыг нээхэд энэ нь Леоны Алжирт Францын зэрэг байх үеийн хувийн өдрийн тэмдэглэл байв. Мэтью бичвэрийн чанарыг шуудал анзаарна. Леоны анхны алалгаас эхлээд Африкийн тулааны талбарт мэдэрсэн айдас сэтгэлийн дүгшүүрийг маш тод дүрслэн бичсэн байлаа. Тэгэд Мэтью гэртээ хараад шин зохиол бичих гэж оролцсоор л байв. Гэвч тэрээр уншигчдын сэтгэлийг үнэхээр хөдөлгөх тийм түүхийг яаж бүтээхээ мэдэхгүй байсаар. Гэтэл нэг санаа түүнд төрвөө. Мэтью Леоны өдрийн тэмдэглэл дээр тулгуурлан роман бичихээр шийднэ. Энэ түүхэнд Леоны цэргийн амьдралыг өгүүлж, бүрхэг тэнгэр доор гар нь нүглийн цусанд будагдаж, харгас тушаал ба өөрийн ухамсарын хооронд хэрхэн тэмцэж байгааг дүрслэнэ. Ялангуяа Алжирийн мөргөлдөөнд эмэгтэйчүүд хүүхдүүд хүртэл золиос суулж байсныг онцолжээ. Хэд хоногийн турш Мэтью Леоны түүхийг дахин засаж дөрүүдийн нэрийг болгоомжтой өөрчилсөний эцэст ормаан нь бэлэн болов. Харин нэрийг нь юу гэж өгөхөө мэдэхгүй тэрээр хэсэг эргэлзэн. Бодож эцэст нь Мэтью цусаар харалсан Алжирийн элсэн цөлөг гэсэн хүчтэй хэллэгээс санаа авч ормаанаа хар манхан гэж нэрлэлээ. Маргааш нь Мэтью ажил дээрээ байж байтал хэвлэлийн газраас дуудлага ирэв. Тэд түүний харманхан ормааныг маш сайн болсон хэмээн үнэлж уулзахыг урьдсанаар Мэтью баярлсандаа хөөрнө. Гэвч түүх бүхэлдээ түүний санаа биш учраас Леоны өдрийн тэмдэглэлээс бүхэл чухал мөчүүдийг нь нарийн тэмдэглэж хэвлэлийн газарт очиод саадгүй тайлбарлахын тулд бүгдийг цээжилж эхэллээ. Дараа нь тэр өдрийн тэмдэглэлийг шатааж энэ түүхийг бүрэн өөрийнхөө бүтээл мэт болгохоор шийджээ. Харамсалтай нь Мэтью өөрийг нь насан туршид нь дагах маш том гай гамшиг ойртож байгааг огт төсөөлөөгүй юм. Эцэст нь Мэтью хэвлэлийн газрынхантай уулзахад тэд түүний бичих хэв маяг сэтгэл хөдлөм түүхийг магтаж уншиж байгаа хүнийг яг л тулааны талбарт аваачсан мэт санагдуулж байна гэж цаашаа. Тэр үед Мэтью тэнд Алисыг олж харав. Алис ч мөн уг романыг уншсан бөгөөд тэрээр романыг өндрөөр үнэлжээ.
Мэтью түүнд бараг л дурлсан байсан болохоор шууд л түүн дээр очино. Алис түүнийг зохиолч нь гэж мэдэхгүй тул хар манхан бол өөрийнх нь хүлээлтээс давсан гайхалтай ормаан болсон гэж хэлэх нь тэр. Энэ үед нэгэн номын дэлгүүрийн эзэн Мэтьюг дуудаж баяр хүргэнэ. Ингэснээр Алис өөрийнх нь ярилцж байгаа залуу хар манхны зохиолч Мэтью гэдгийг ойлгож Алис ч бас түүнд шууд л татагдав. 3 жилийн дараа Мэтью аль хэдийн алдартай зохиолч болсон байлаа. Түүний ормаан асар их борлуулалттай болж түүнд хангалттай их орлого авчирчээ. Үүнээс ч илүү сайхан зүйл бол Алис одоо түүний найз бүсгүй болсон. Алис түүнийг далайн ирэг дээрх тансаг харшид амьдардаг чинэлэг эцэг эх болох Аалан болон Хейлэнтэйгээ уулзуулахаар явна. Тэднийг очиход Алисын эцэг эх нь халуун дулаан ухтан авч дараа нь Аалын Францын хаант улсын үеийн ховор зэвсгийн цуглуулга бахархалтайгаар танилцуулав. Алис Мэтьюг дагуулan далайн эргээр салхилж багада аавтайгаа нуугдаж тоглодог байсан жижиг сарвчаа хүртэл үзүүлнэ. Мэтью Алистай хамт цагийг аз жаргалтай өнгөрөөж байтал гэнэт түүний хэвлэн нийтлэгч залгаж Мэтьюг гэрээгээ зөрчсөнийг хэлв. Шалтгаан нь Мэтью хар манхан ормаан гарснаас хойш 3 жил өнгөрсөн ч шинэ ормаан огт илгээгээгүй ажээ. Шүтэн бишрэгчт нь дараагийн бүтээлийг нь хүлээсээр байгаа ба гэрээнд зааснаар тэр заавал шинэ гар бичмэл өгөх ёстой байв. Гэвч Мэтью ганц ч хуудас бичээгүй байлаа. Өрөөндөө ганцаараа суух Мэтью туйлын ихэр бухимдан. Тэр дотроо өөрийгөө авьяасгүй нэгэн гэдгээ мэдж байгаа учраас сайн ормаан бичиж чадахгүй байсаар. Дээрэс нь Мэтьюг гэрээгээ биелүүлээгүй тул хэвлэн нийтлэгч түүний ашгийг нь зарцаажээ. Гэрээнд зохиолч багада 2 ормаан гаргасны дараа орлого нь үргэлжлэнэ гэж заасан байна. Яг энэ үед Аалан Хейлэн хоёрын загалмайлсан хүү болох Стен зочлон ирж Мэтьютэй танилцаж тэд хамтдаа юм уу. Стений байдлаас харахад тэр Алист сэтгэлтэй бөгөөд Мэтью түүний найз залуу болсонд сэтгэл хангалуун бус байгаа нь илт. Маргааш нь Мэтью бичих сэдвээ олохгүй байсаар тэр анх гологдож байсан арын хэн нэгэн ормаанаа дахин гаргаж ирээд Алист уншуулна. Мэтью энэ нь өөрийнх нь бүтээл гэдгийг хэлэлгүй хэвлэлийн газраас хянуулахаар явуулсан зохиол хэмээн тайлбарлаж өөрийгөө завгүй мэтэд үргэсгэн түүний шүүмжийг уншихыг хүснэ. Удалгүй Стен ирж Мэтьютэй ярилцав. Эцэг нь Алжирт алба хаажсэн тул өөрийгөө Алжирийн талаар өргөн мэдлэгтэй хэмээн сайрхаж тэнд огтхон ч очиж үзээгүй атлаа Мэтьюг харманханд дайны ур амьсгалыг ингэж бодитоор бичсэнд гайхаж байгаагаа илэрхийлнэ. Улмаар Стен ярианыхаа явцад Мэтьюг шахаж сул талыг нь байнга л хайж бас Алисын төгс эрхтэд тавьдаг шаардлага нь маш өндөр гэж хэлснээр Мэтьюг духгүй байдалд оруулав. Тэр орой Алис Мэтьюд өөрөөр нь уншуулсан бичвэр нь аимшигтай муу болсон. Бүр дуустал нь уншиж чадаагүй. Ийм уйтгартай зохиолыг ямар ч хэвлэлийн газар авахгүй гэж хэлснээр Мэтью дотроо өөртөө уурлаж бас гутарлаа. Хэд хоногийн дараа өглөөний цайн дээр Мэтью банкнаас дуудлага авна. Зээлийн карт нь лимитээ хэтрүүлсэн тул яаралтай төлбөр хийхийг шаардсанаар Мэтью сандрав. Роялтийн зарцаагцсан учраас түүний данс нь хоосон байлаа. Мэтью хар манхантай дүүцэх үйц шинэ роман бичиж чадахгүй байгаа нь түүнд дарам туулж өөртөө итгэх итгэл нь унсаар. Арга барсан Мэтью осол болсон мэт өөрийгөө гэмтэн жүжиглэж эмнэлэгт очиод дээрэмчдийн халдлагад өртсөн гэж хэлнэ. Энэ үйлдэл нь Мэтьюгийн хувьд Алис болон түүний гэр бүлд өөрийгөө асуудалд орсныг мэддэхгүй байх арга нь юм. Энэ үед Стен Мэтьюд ямар нэгэн сэжигтэй зүйл байгааг анзаарсан бололтой. Мэтью гэртээ буцаж ирэхэд хэвлэн нийтлэгч нь шинэ гар бичмлийг нь тасралтгүй нэгсээр. Харин Мэтью хоосон амлалт өгсөөр гэхдээ нэг ч доголмор бичээгүй хэвээр. Алисын аав Аалан ирээдүйн хүргэндээ санаа нь зовжээ. Тэд хэсэг ярилцаж төгсгөлд нь Аалан Мэтьюд загтал ирснийг хэлнэ. Тэрээр загтлыг нээхэд дотор нь Мэтьюгийн нас барсан гэж бодож явсан өдрийн тэмдэглэлийн эзэн Леоны зураг байх нь тэр. Цаг хугацаа өнгөрсөөр Мэтью Алистай хамт номын дэлгүүрт гарын үсэг зурх арга хэмжээнд оролцсон. Гэтэл гэнэт нэг эрэгтэй ирж өөрийгөө Леоны найз Арно гэж танилцуулаад Мэтьюг нас барсан хүний өдрийн тэмдэглэлийг зүү бусаар ашигласан гэж буруутгав. Тэгэд Арно $500 сая нэхэж өгөхгүй бол харманхан ормаан Мэтьюгийн бүтээл биш гэдгийг олон нийтэд дэлгэнэ гэж сүрдүүллээ. Маргааш нь Арно дахин залгаж мөнгөө нэхэхэд Мэтью данс нь хоосон гэж хэлээд хугацаа өгөхийг гуйна. Гэтэл Арно Алисын гэр бүл хашаанда байна гэдгийг хэлж тэднийг ажиглаж байгаагаа Мэтьюд мэдэгдэв.
Улмаар Мэттью шахаанд орж Аалны цуглуулгад байдаг маш үнэтэй гар бууг өгнө гэж амлалаа. Гэтэл Мэттюгийн ард Стен зогсож байх ба энэ яриаг бүхэлд нь сонсчээ. Оройн Мэттью цуглуулгын бууг хулгайлах цаг боллоо. Тэр Аалны гольфын биелийг нь ашиглан цонх хагалж хулгайн хэрэг мэт харагдуулахаар тооцоолов. Маргааш өглөө нь цагдаа нар Аалны байшинд болсон хуурамч хулгайн хэргийг шалгаж дуусахад Мэттью Алис хоёр тохиоллын систем суйрлуулах санал гаргана. Энэ үед өмнөх өдрийн утасны ярианаас сэжиг авсан Стен зориг гарган Мэттюгийн өрөөг нэгчгээр орлоо. Энэ хооронд Алис Аавтайгаа далайн эргээр салхилахаар болж Мэттью хамт явуулгүй үлдэв. Өрөөнд орсон Стен ном цаас дүүрэн модон хайрцгийг шинжиж эхлэв. Үнэтэй зэрэгцэн Мэттью орж ирээд Стен нуусан бууг нь барьж байгааг олж харлаа. Стен шууд Мэттью руу дайрч Алисыг хизээч түүнд алдахгүй гэж хашгирна. Ингээд тэд амь тэмцэн зодтолдож байхдаа Мэттью буугаар Стений толгойг хүчтэй зогсох нь тэр. Харамсалтай нь Стен хүчтэй цохилтоос болж амнасаа алдаж Мэттью алмаарч хэсэг хөшөв. Үнэн дээр Мэттью огтхон ч түүнийг алахыг хүсээгүй. Удалгүй холоос Алисын дуу сонсогдож Мэттью сандран Стений цогцсуулан эд зүйлсийг нь шүүгээндээ нуулаа. Мэттью бодлоо зэгцлэх зуур хүзүүн дээр нь Стений маачсан мөр байгааг олж хараад захтай цамц өмсөж халахлана. Удалгүй хээлэн Алис хоёр ирээд Стен яагаад баяртай ч гэж хэлэлгүй гинэт явсныг гайхав. Тэгэд Алис Стен рүү залгахад сандарсан Мэттью гүн очоод Стений гар утасны дууг нь хаагаад яралтай ажил гарлаа гэх зурвсыг Алис руу илгээнэ. Оройн бүгд хамтдаа хооллон суухад гинэт дээрээс ширээн дээр цусаа туслах нь тэр. Мэттью Стений цусаа дээрээс тусч байна хэмээн айх ба үнэн дээр өөрийнх нь хамраас гоожсон цус байв. Алис түүнд туслахыг оролдоход Мэттью татгалзаж ширээнээс босон шууд л шүүгийг шалгахаар очино. Аз болоход шалан дээр урссан цус байхгүй бүх зүйл хэвийн. Удалгүй Алис нохоогоо дагуулan Мэттюгийн биеийг асуухаар ирэв. Гэтэл нохой нь шүүгээний хаалга руу дасралтгүй хуцаж Мэттюг баг зэрэг уцаарлуулна. Улмаар тэр Алисыг шүүгээтэй өрөөнөөс хөөх шахуу гаргалаа. Шөнө Мэттью бүгд гүн нойронд автах үед тэрээр хадам эцэг эхийнхээ сарвчнаас хэрэгтэй багаж бас брезентэн дэвсгэр авч ирэв. Мэттью Стений цогцсыг брезентэн дэвсгэрт ороож олсоор хүлээд тунаагүй биетэй ч бүх хүчээ дайчлан дээд давхраас цогцсыг доош түлхэн унгаалаа. Дараа нь тэрээр цогцсыг далайн эрэг рүү зөөж живүүлэхээр шийднэ. Мэттью Стенийг далайд живүүлэхийн тулд хүнд төмөржин авч түүний аимшигтай төлөвлөгөө боддоор хэрэгжиж эхлэв. Бүхнийг амжилттай гүйцэтгсэний дараа тэрээр яаран буцах гэтэл завны мотор гинэт унтарчих нь тэр. Удалгүй далайн эргүүлийн завь гарч ирэх ба сандарсан Мэттью баригдахаас айж тэр дороо далай руу үсэрч эрэг рүү зогсолтгүй сэллээ. Өглөөний нар аль хэдийн мандсан байв. Мэттью байшинд байгаа хүмүүсийг сэрхээс өмнө гэртээ яаран ирж хаашаач яваагүй мэт харагдахыг хичээнэ. Тэр яаран орондоо орж хэвтэхэд хажууд нь Алис сэрүүн байх ба Мэттюг шүнжин хаана байсан бол гэж дотроо чимээг үхэн бодсоор. Тэр өдөр үдээс хойш Мэттью сэрээд Алисыг хайж далайн эрэг дээр байгаа болов уу гэд очтол Алис үнэхээр далайн эрэг дээр ормаан уншаад сууж байв. Гинэт эрэг дээр Стений цэнхэр брезентэнд ороосон цогцос хөвөн гарч ирэхэд Мэттью маш их цожирдно. Гэвч энэ нь зүгээр л Мэттюгийн хар дарсан зүуд байсан ажээ. Мэттью шүршүрт орж дараа нь хулгайлсан гар бууга Арнод өгөхөд Арно уг эртний гар бууны үн цэнийг нь мэдээд маш их баярлана. Тэгэд Арно өөрийгөө Леоны хүү гэдгийг хэлв. Арно эцэг нь амьд байхад огт эргэж очиж байгаагүй ч өдрийн тэмдэглэл нь бестселлер орман болсны дараа гинэт аавыгаа санаж Мэттюгээс мөнгө шантаажилж эхэлсэн ажээ. Гэртээ харсан Мэттью Алисын өөр хандлагыг шууд анзаарна. Алис түүнийг өнгөрсөн шөнө өөрийг нь хуурсан гэхэд Мэттью үүнийг эрс няцав. Алис Мэттюгийн утсан дээрх олон дуудлагыг өөр эмэгтэйгээс ирсэн гэж бодно. Үүн дээр энэ бүх дуудлага Арногийн дуудлага байсан юм. Мэттью Алисыг өөрийнх нь цорын ганц хайр анхаарсан цагаасаа л түүнийг мөрөөддөг байсан ч тухайн үедээ хинч биш байснаа хэлнэ. Харин хар манхан роман бүхнийг өөрчилж тэднийг танилцуулсан нь түүний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр байсан гэдгийг хэлв. Эцэст нь Мэттью өөрийгөө агуу зохиолч биш, мөн орман нь үнэндээ өөрийнх нь бүтээл биш гэдгийг хүлээн зөвшөөрнө. Хэрвээ Алис үннийг мэдэх юм бол түүнийг орхино гэж айж байсан ч Алис үннийг мэдсэн хойнооч Мэттюг харилцсан хэвээрээ байлаа. Алис чи агуу зохиолч биш байсан ч надад хамаагүй. Бидний хайр бол жинхэнэ гэж хэлв.
Тэд эвлэрч өдрийн үлдсэн цагийг хамтдаа өнгөрөөнө. Хэд хоногийн дараа Мэттью өөрийнхөө түүхээр урмаан бичих санаа оллоо. Хинч биш байсан өнгөрсөн амьдрал дээдсийн хүрээний бүсгүйд дурлалснаа. Амьдрахын тулд туулсан тэмцэл, аллаг, худал хуурмаг гээд амьдралд нь тохиолдсон бүхнээ багтаана. Мэдээж хинч жинхэнэ түүх гэдгийг мэдэхгүй байлгахын тулд бүх дүрийн нэрийг өөрчлөв. Мэттью өөрийн гараар сайн урмаан бичиж чадна гэдгээ батлахыг хүсэж Алис түүнийг хизээч битгий шантраарай гэж урамшуулсаар. Эцэст нь урмаан бэлэн болж тэр урмаанаа хуурмаг дүр гэж нэрлээд өөрийн нэрийг зохиолчийн хэсэгт итгэлтэйгээр бичлээ. Харамсалтай нь Мэттью Алисыг далайн ирэг дээр хайж очиод оронд нь цагдаа нар Стений цогцсыг далайгаас олоод гаргаж байгааг харснаар түүнийг айдас нөмөрнө. Түүний асуудал нь төгсгөлгүй мэтэл санагдлаа. Удалгүй цагдаа нараа тэднийд ирж Стений хумсан дотроос арьс олдсон. Өөрөөр хэлбэл тэр халдагчаа майчсан байж болзошгүйг мэдэгдэнэ. Тиймээс гэр бүлийн бүх гишүүд болон хөршүүд мөн Стенийг мэддэг бүх хүн эрх нэм гарагт Парист ДНХ-гийн шинжилгээ өгөх ёстой болов. Ядаж байхад ярга гихчээр Арно дахин залгаж илүү хэмжээний мөнгө нэхэж Мэттюг зовоосоор. Эцэстээ Мэттью бүрч илүү мухардалд орж эхэллээ. Хэрвээ ДНХ-гийн шинжилгээ өгвөл Стений аллагын хэрэг нь илэрч шоронд орох нь гарцаагүй. Тэр энэ боломжгүй нөхцлөөс гарах гарц хайж маш удаан бодно. Маргааш нь Алис болон түүний эцэг эх Стений эцэг эхтэй уулзахаар Парис руу явхаар боллоо. Мэттью хэвлэлийн газартай уулзалттай гэж жүжиглэн хамт явуулгүй үлдэв. Тэр Алисыг гаргаж өгөхдөө өөрийн амьдралаар бичсэн ормооноо өгч уншаарай гэж захиад нэм гарагт Парист ДНХ шинжилгээ өгөхдөө уулзъя гэж тохиров. Дараа нь Мэттью Арнотой уулзах цаг ирлээ. Мэттью хажуу талынхаа суудлын бүсний түгжээнд зоос хийж гацаах замаар Арнод хор учруулахаар төлөвлөнө. Өөрийгөө давуу гэж бодсон Арно мөнгө өгөхгүй бол Алисын болон түүний гэр бүлийг гэмтэн хэмээн занал хийлж түүгэрч зогсохгүй тэдний гэрээс эртний эд зүйлсийг нь өөрөө очиж авна гэв. Улмаар түүний ярианд зэвүүтсэн Мэттью хаацаа тултлана гიშгэж машинаараа хад мөрөгөх нь тэр. Аз болоход Мэттью амьд үлдэж Арно үхлээ. Арногийн суудлын бүс үнэхээр ажиллагаагүй байв. Мэттью шууд л өөрийн төлөвлөсөн зүйлээ хийж эхэллээ. Тэр Арногийн цогцсыг жолоочийн суудалтаа суулгаад өөрийн цаг түрээвч утсыг хийж байрлуулна. Хүмүүс Мэттюг ослоор нас барсан гэж итгээсэй гэж тэр найдав. Мэдээж ингэснээрээ тэр Алисыг дахин хизээч харахгүй байх эрсдэлтэй байлаа. Ингээд Мэттью бүхнийг төгс болгохын тулд машин болон цогцсыг бензин асгаж шатаах нь тэр. Улмаар Мэттью дэлхийн нийтэд автомашины ослоор нас барсан хүн боллоо. 2 хоногийн дараа Мэттью зочид буудалд мэдээ үзэж суухдаа харманхан ормааны гайхамшигтай зохиолч автомашины ослоор нас барсан тухай мэдээг үзнэ. 2 жилийн дараа Мэттью хуучин амьдралдаа эргэн ирсэн байх бөгөөд хог зөөдөг ажил хийсээр. Тэр өөрийгөө агуу зохиолч биш гэдгээ магадгүй одоогийн энэ амьдрал нь түүний жинхэнэ хувь тавилан байсныг хүлээн зөвшөөрчээ. Түүний хувьд ялзарсан шоронд алдартай байснаас жирийн хүн байж тайван амьдрах нь илүү дээр санагджээ. Цалин нь багч амьдрал нь анх удаа тайван бас худал хуурмагаас ангид байлаа. Бороо асгарч хотын гудамжийг норгож байхад Мэттью харих замдаа нэгэн номын дэлгүүрийн дэрэгдүр өнгөрөхдөө өөрийнх нь зураг томор өлгөөтэй байгааг хараад цочирдов. Сүүлд Алистай уулзахдаа өгсөн өөрийнхөө амьдралаар бичсэн хуурмаг дүр ормаан хэвлэлийн газарт тэнцэж Европ даяар бестселлер ормаан болжээ. Түүгэрч зогсохгүй дэлгүүр дотор Алис нялх хүүхэд тэрсэн байгааг Мэттью олж харна. Энэ хүүхэд бол Мэттюгийн хүүхэд. Улмаар Мэттюгийн сэтгэл шууд л хоосрлоо. Тэр хизээч Алистай уулзаж бас хүүгээ тэрч чадахгүй. Мэттью зүгээр л хувь тавилантайгаа эвлэрч борон дундуур алхан одлоо. Яг энэ мөчид Алис цонх руу харж байгаагаар кино төгсдөг.